Сонгуулийн хооронд төрийн албаны тогтвортой байдал залгамж чанар алдагдаж байгаа учраас Монгол улсын улс төрийн хүрээнд энэ асуудлыг яаралдаа шийдвэрлэх талаар зөвшөлтсөл бий болгожээ. Тиймээс мэргэжлийн эргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийг улс орон даяар хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс, засгийн газрын удирдлагын академи, төрийн албаны зөвлөл, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хамтран дээрх төслийн хүрээнд Орхон аймагт ажиллаж байна. Хамгийн гол нь хэмжээстэй байна. Энэ гендер эрхтгч байдлын хуулинд заасан үйл ажиллагаа тухайн төрийн байгууллагуудын бодлого төлөвлөлт үйл ажиллагаанд ямар одоо чиглэлтэй байгаа гэдэг дүгнэж гаргаж ирэх ёстой. Тэгээ энэ ажлын хүрээнд бол төрийн бүх одоо байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад бид нар гендерийн хууль болон гендерийн засгийн газрын баталсан дэд хөтөлбөртэй холбоотой бүхий л одоо мэдээллүүдийг нэгдүгürt өгөх ёстой. Энэ сургалт явагдана. Тэгэхээр сургалт гэдэг маань зүгээр одоо нэг мэдээлэл өгөөд явах ажил биш шүү дээ. Энэ чинь нэгдсэн улсын байгууллагын гишүүн орны хувьд бүхий л одоо эмэгтэйчүүдтэй холбоотой гарсан олон улсын гэрэг конвенцийн хэрэгжил бас энэ дотор орж ирнэ. За хуулийн хэрэгжилт давхар орж ирнэ. Дээрэс нь тухайн хуулийг тэр төрийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаа бодлого төлөвлөлт төсөвтөөр яаж хийснийг л бид нар газар дээр нь үзэж байгаа. Та бүхэн мэдж байгаа ах бид нар жил болгоны эхний хувилбарт Монгол улсын хүний эрхчлөөний байдлын илтгэлийг улсын хурлд одоо өргөн барьдаг. Тэр илтгэл дээр одоо гендерийн хуулийн хэрэгжилтийг 2 жил тутамд хүний эрхийн комисс хурл тайлгнах ёстой. Тэрний дагуу 18 дахь илтгэл дээр 18 онд бүх аймаг орон нутаг одоо ямар үйл ажиллагаа хийсэн бүгд тайлбар мэдээлэл ирүүлсэн байж байгаа. Тэгэхээр Орхон аймаг ч гэсэндээ энэ талын тайлбар мэдээллүүдийг бүгдийг нь ирүүлсэн. Тэгэхээр тэр ирүүлсэн тайлбар мэдээлэл үндсэндээ газар дээр өөрөө ямар байна гэдэг бас тулгалтын ажил одоо шалгалтын ажил тэгж явагдаж байна. За асуулт авах саналруу. Тус ажлын хүрээнд төрийн байгууллагын удирдлагуудаас сургалт орохоос гадна хүний эрхийн үндэсний комисс дээр Орхон аймгаас ирсэн өргөдлийн дагуу шалгалт хийх юм. Мөн хууль хэлтсэн байгууллага тэр дундаа хорхон ангийн эрүүлжүүлэх бариудыг хүний эрхийг хэр хамгаалж ажиллаж байгааг шалгах юм а. За бас хэн шинжилгээ Тэрнээс тусгай удирдамжийн дагуу энэ ажил явагдана. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ 2 хоног одоо энэ ажиллах хугацаанд Орхон аймгаас хүний эрхийн үндэсний комисс дээр хандаж ирүүлсэн нэлээдгүй өргөдлүүд байж байгаа. Тэгэхээр өргөдлийн болоод бид нар тухайн байгууллагууд дээр нь шалгаж шийдвэрлэх ажлыг давхар хийн. За 3 дугаарт нь бол мэдээж одоо аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хууль хүчний байгууллагуудын үйл ажиллагааг бид нар шалгана. Энэ шалгалтын хүрээнд Орхон аймаг бол бас бусад аймагуудыг бодох юм бол томхон хорих ангитай. Дээрэс нь цагдаагийн эрүүлжүүлэх саадуулах байранд хүртэл одоо хүний эрхтэй холбоотой асуудлууд анхаарал татсан нэг асуудал нэг байдаг учраас энийг бид нар өнөөдөр маргааш 2 бас бүтэн шалгаж гаргаж ирнэ. Орхон аймагаас ирсэн өргөдлүүдийн хувьд бол хөлбөмбөлт эрхтэй холбоотой өргөдлүүд нэлээд ирдэг. Яг тэгэхээр ажлын байранд дарамтын асуудлын дотор орж ирж байгаа. Тэгээд дээрэс нь хууль бусаар ажилласаа халагдсан ч байдаг юм уу тий одоо ерөнхийдөө хөлбөмбөлт эрхийн зөрчлийн асуудлууд энэ дотор орж ирж байгаа. танаа зүгээс хэмжиж өгөх сургалт. Энэхүү шалгалтын үргэлжлэнд маргааш үе 5 дугаар сарын 28-ны өдөр удирдлагын зөвлөлийн хурал дээр танилцуулах юм. Цаашлаад 12 сард нийт 21 аймгийн 210 байгууллагын шалгалтын дүн нэгтгэгдэн хэлэлцэгдэх юм а. Одоогийн байдлаар шалгалт хийсэн 5 аймгийн хувьд гендерийн хуулийн ойлголт төрийн байгууллагад муу байгаас болон хууль хэрэгжилтэд тааруу гарч байгаа. Мөн бүх байгууллагууд аймаг нийслэл дүүргийн тамгын газарт 12 сарын 20-ны дотор хүүсийн тэнцвэрт байдлын тайлан гаргаж өгөх ёстой байдаг хэдий ч уг тайлан огт хийгдэхгүй байна. Энэ мэтчлийн асуудлууд шалгалтаар илэрж хуулийн хэрэгжилт өртсөн байдлаар 50% хүрэхгүй байгаа.